За өдрийн өмнө хэдүүлээ хутганы хувийн талаар ярилцсан. Хувь ямар үүрэгтэй юм бэ гэхээр хувь маш чухал гэдгийг ерөөхдөө тайлбарлсан. Одоо болохоор хутганы балансын талаар ярилцъя. Хүндийн төвийн талаар. За хутганы хүндийн төв ийг шалгахад ерөөсөө хуруунд дээрээ тавиад үзчихэд л илүү тохиромжтой л доо. Энэ бол хутга сонгоход бол за хүндийн төв нь хаана байна гэдгийг ингээл үзэж байна. Энэ бол яг голдоо л хүндийн төвөнд байгаа хутга болж таарч байна. Тэгэхээр голдоо болон ишрүүгээ эсвэл эрлүүгээ л хүндийн төв хөвчлэн байдаг. Хутга сонгож байгаа хүмүүс бол тэрийг сайн мэдж байгаа. Тэгээд энэний давуу болон сул талуудыг хэдүүлээ ярилцъя. За хутганы хүндийн төв эрлүүгээ байхад ямар давуу талтай юм бэ? Одоо энэ ингээд Kaiser Rhino гэдэг заагвар эрлүүгээ ингээ хүндийн төвөнд байгаад байна л та. Ингээд ахлаар шахаанаад байна. Тэгэхээр энэ болохоор эр хэсэг маань ерөнхийдөө яг ажлын өнцөг энэ болохоор цавчих, тасдах ийм үйлдэл хийхэд илүү тохиромжтой. Манайхнаар бараг зааз уршгал хэмжиж гой заагвар байгаа. Тэгэхээр энүүгээр ер нь мах одоо янз бүрийн зүйл тасдаж хуваах, цавчихад илүү тохиромжтой болж байна. Тэгэхээр ер нь Азийн орнууд хоол хийхдээ ер нь заазуураар хийгддэг чинь бараг л ийм учиртай байдаг. Хүндийн төвөнд голдоо байгаа хутгаар бол ерөөхдөө удаан хугацаанд ажиллах тогооч нарын хутга бол ерөөхдөө хүндийн төвөнд голдоо л байдаг л та, баланстай. Тэгэхээр нөгөө байнгын 8 цаг ч юм уу 12 цаг ажиллахлаар яг гарц хуцанд тэгэхээр гарц хуцаахгүй гарт түртэхгүй ядаргаа багтаа хутга бол голдоо баланстай хутга байдаг. Тэгэхээр иймэрхүү хутга бол ерөнхийдөө удаан цагаар ажиллахад бас хамгийн тохиромжтой байдаг. Тэгэхээр тогооч нарын хутгад анаар анзаарчсан бол ер нь бол бас ийм голдоо баланстай хутгнууд түлхүү ашигладаг. Тэгэхээр энийг бас анхаарч сонголтондоо анхаарч авах хэрэгтэй байна. За дараагийн ишрүүгээ хүндийн төв баланстай хутга бол байгаа. Тэгэхээр энэ бол Hyun стилийн M4 гэ заагвар байна. Энэ ишрүүгээ хүндийн төвтэй хутгнууд ямар очиртай юм бэ? Ямар давуу талтай юм бэ гэхлээр гарт атгалт нь маш сайн. Тэгэхээр гар цуцалт нь бас бага. Үзүүр хэсгээр хөнгөн учраас энүүгээр ажиллахад нарийн үйлдэлүүд хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Тэгэхээр ер нь бол одоо аялал, тактик, bushcraft аялалд survival хутгнууд л их хвчлэн хүндийн төв нь артлын иш хэсэг рүүгээ байдаг. Одоо энэ Kaiser-ийн Dropper Fix 7 гэдэг том хутга байна. Одоо энэ бол ингээл үзэхэд л бараг хойшоогоо. Тэгэхээр энэ бол яг хатгаад ажил хийхэд бол хамгийн тохиромжтой хутгнуудын нэгт. Бас яг хатгалтаар илүү хүч гардаг учраас энэ дээр бол яг нөгөө аялал ан ав тактикийн загварууд ийм байдаг. Одоо энэ тактикийн загвар дээр энэ Hyun стилийн T5 гэдэг загварыг үзье л та хэдүүл. Энэ бол ерөөсөө яг л хамгийн тохиромжтой тактик загвар. За гих мэтчлээ ингээд утганыхаа балансыг шалгаад сан сэтгэлдээ солилцоорой. Надад ийм хутга байна. Энэ ямар давуу сул талтай юм бэ гэдгээ тооцоолоод хэрэг хутга авах гэж байгаа бол бас иймэрхүү зүйлийг анхаарах хэрэгтэй шүү. Ямар ажил хийхээс хамаарат хүндийн төв нь хаана ямар хатгалтай хутга сонгох вэ гэдэг чинь бол маш чухал. Тэгэхээр үүнийг бол анхаарах хэрэгтэй байна шүү. Энэ бол яг нэг загвар мөртлөө одоо ингээд хүндийн төв нь ишрүүгээ байна. За энэ бас гişний материалаас хамаарат бас хүндийн төв ямар байна вэ гэдэг бас мэдэгдэнэ л дээ. Тэгэхээр нэг хэмжээстэй боловч гэсэн ишний материалаас нөлөөлж байна. Тэгэхээр энийг бас анхаараарай.
За тэгээд аюулгүй байдлаасаа хангаад утгаа зөв сонгоорой. Анхаарал тавьсан явдал баярлалаа.